Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг залуучуудын хөгжлийн газар үзүүлж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 33.6%-ийг 15-аас 34 насны залуучууд эзэлж байна. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар эдгээр 477,249 гаруй залуучууд руу чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар нийслэлийн болон дүүргүүдийн залуучуудын хөгжлийн төв залуучууд руу чиглэсэн аян, чуулга уулзалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн, сургалт, нөлөөллийн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж 2016-аас 2018 онд давхардсан тоогоор нийт 265,922 залуучуудыг үйл ажиллагаанд хамруулж ажиллалаа. Монгол Улсын их хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталж 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс бус хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж эхэлсэн. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн зорилт төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Тус хуулийн хүрээнд залуучуудын хөгжлийн төвийг нийслэл болон 9 дүүрэгт 21 аймаг, 3 суманд байгуулсан бөгөөд Монгол Улсын засгийн газрын агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын А-Тэг 7 дугаар тушаалаар батлагдсан дараах 7 төрлийн үйлчилгээг залуучуудад үзүүлж байна. Үүнд амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, эрхэм зөрчигдсөн залуучуудын эрхийг хамгаалах, сонирхлын клуб, зөвлөл, бүлгийн үйл ажиллагааг дэмжих, хууль зүйн туслалт заавалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд холбох, гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд холбох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилд зуучлах, залуучуудын гарааны компанийг дэмжих. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг залуучуудын хөгжлийн газар нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор нээж, тус төвийн дэргэд мэдээллийн технологийн сургалтын төв, бизнес инкубатор төв, залуучуудын сонирхлыг дэмжих хобби клуб, нийслэлийн залуучуудын сайн дурын төвийг байгуулан залуучууд руу чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэрэгшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монгол улсын мэдээллийн технологийн мэрэгжилтнүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн залуучуудын хөгжлийн төвийн дэргэд бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОИКА-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч MKIT сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн сургалтын төвийг байгуулж, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна Java хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон Photoshop программын анхан шат, Excel программын агсан төвшний нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг үн төлбөргүй зохион байгуулж байна. Энэхүү мэдээллийн технологийн сургалтын төвд нийт 3403 залуучууд суралцах хүсэлтэй өгч, сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1930 залуучуудыг хамруулж 785 амжилттай төгсөж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан цалинтай дадлагжуулж байна. Мөн гадны орнуудаас 70 гаруй аутсорсингийн төслийн ажлыг авч хэрэгжүүлэн өнөөдрийн байдлаар нийт 150 гаруй залуучуудыг дэлхийн жишгт нийцсэн өндөр цалинтай ажлын байранд холбож өгсөн юм а. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд нийслэлийн залуучуудын хөгжлийн төвөөс гадна 9 дүүргийн залуучуудын хөгжлийн төв залуучууд руу чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.